Зохиолч Дэ Мөнхбаатар гээгдээгүй амраг өгүүллэг. Дуу туулын өвөрт хаваржаалж байхад дурсамжтай сайхан байжээ. Аялагхан сагаан саран тооноор цугалзан, айлын гадуур адуумал тураглан, алсад нохой боргохоос өөр аниргүй нэг тийм сайхан үдэш байсан юм. Хөгсөл ихтийгсэн бөглөө алс нутагт өөр чимээсэд байх юу байх вүлээ? Хит амгалан тэр шөнөөр Дуня хүнхэрт охин бие өгч нэг хэсгэл дурлал хайрын галт шатваа. Хүнхэр бол Дунягаас даруй 3 бах. Шавилхан биетэй, намхан нуруутай, бор царайтай эгэлж ирээн л залуу. Хар багаасаа ээжтэйгээ хуйуулсан түүнд ихэрхэж ямбархах эсвэл эрдэж бардахцан огт байхгүй. Харин Дуня бол мал хуйхтэй, нэр сүртэй нэлээн биелэгжүү айлын отхон охин байв. Хүүхэр Дуня хоёрын дурлал ингэж эхэлсэн түүхтэй. Тэднийхэн тэр хавар тойрог шандын худгийг зайдлан бууж хара бараандаа айлсаж хөгшчүүл бибинийхэрэн орж цай ууж танилцсанаас ихтэй. Айлуудын баруун хойд зүгт дүнхийх дуу туулыг домгийн хайрхан гэж ирээд л ээжүүд нь сүргэж алган хавсран залбирч өглөөрөөгүй шүтнэ гэж таймгүй. Хүнхэр хүртэл хон хариулж явахтаа дууд хайрхны баруун зүүн сугаар бэлчээр хатгаж сүр хүчинд нь чин үннээсээ залбирч хүслэн хилдэг байсных залуу хосууд жигтэйхэн амархан танилцаж хормын зур өвөр түрээндээ ороод авлаа. Дуняг авгаагаан болгох гэж дуутаас аврал ирдэг байсан хэрэгэлтэй. Айлын отхон хүүхний аятайхан сайхныг энд дурдшгүй. Эр хүний жаргалыг хантал амсуулж эрхлэн янаглах хүйлийг чинээнтэл тултал эдлүүлнэ. Хүнхэр Дуня хоёр ижил гимээр зан олон бий. Харин эсрэг зүйл бас чамгүй их. Хөөе ядчил Дуня өндөр тойргор биетэй, хүнхэр бол намхан нуруутай. Хөөе энэ нь хамт суудалцсан явхад жаахан базаахгүй. Хосмор унаад хөндийгөөс шогшуулан ирэхэд эх хүү хоёр уяан дээр бууж байна уу гэлтээл харагдана. Үүнийг мэдсэн хүнхэр айлын бараа харангуут дөрөөн дээр босоод эргүүлсээр ойртох боловч буугаад л газарт өнөөх намхны зовнил шаналгана. Хэнд ч хэрэггүй ийм юмны төлөө ингэтлээ шаналх нь залуу насны томоог урах бизээ. Юутай ч Дуня хүнхэрт хачин сайн. Эр хүний хувьд байх бүхий сайхан чанарууд түүнд бий гэж ойлгосон билээ. Жин үдийн наранд худаг дээр очиод араараасаа хөөцөлдөн хүйтэн усаар бие биеэ шүршин аг таанын иш хухчин гүйлдэх дуртай. Дуня хормой урттай мөртлөө нэвт гэрэлтдэг пансан цагаан цамцаан хэлхийлгэж өмсөөдөл худаг дээр ирнэ. Сүүдэр халахлан нөмөрсөн ногоон торгон тэрлэгээ бут дэрсэн дээр тавиад хоёр гутлаа суглан шидлэнэ. Дээл хувцсны цэвэрн, дэр сулсны өндөр нь гимээр жавхлантай харагддагсан. Хүнхрээс суран осор булаацалдан ширэн ховоогоор тал ус татаж ирээд л хөл гар руугаа цацалдаг байлаа. Худаг руу унчих шахан ховоо шидэж бибисээ дагчтал норгоод баарцаг болгож орхино. Ганган халуун наран тэдэнтэй зүг өнжиж хээрийн тэнүүл салхи худаг дээр эргэцэн сааддаг билээ. Дэндүү жаргалтай байж. Дуня нэмгэн цамснаасаа ус туслуулангүйсээр сэрвэн хадны араар орхон тэнд нөмөр чулуу байдгийх байлаа. Хүнхэр гүйх зураа өмднийхөө шуумгийг буулгаж даавн цамцаа тайлан шидээд үнэ барьж буй говийн чон шиг нуруугаар нь ноцсон тэрвэрдэг байсан юм. Амьдралын хүрд ээр үл шиг эргсээр удалгүй тэр хоёр хормаан хийлээ. Хоёр хүүхэдтэй болж нас намб тогтов. 30 гараад ирэхийн цагт аашцсан тогтоод нэг л аргатай. Амьдрал адармайтай л да. Хил амаа билүүдэж, хаяа нудраг зөрүүлж, хамрынхаа хатуу зөөлнийг үзхийг алийг тэргийхв. Гэхдээ л хүнхэр бол Дуняад гар далайх байтугай хатуу өгч хэлэхгүй. Нутгийн хүмүүс хүнхрийг Дуниагаас айдаг гэж шоглон цуурч муугийн үлгэр болгох дуртай. Гайтуг гаран батцаар тэднийг бараан сүдэр нөмөрчээ. Хайрыг дааж чадахгүй зовлон тэдний дунд бий болов. Өөрийнхөө үсгэлэн гоод ирдсэн Дунягийн ааш зан эвдэрч хөөхий хүнхрийг боодогны тарвах шиг өвчих шахна.
Хурагчны шилбүрээр ороолгож, хуруу гараараа чичлэн зандрахта эд баха болгож үзтэл хачин увайгүй аашилдаг болжээ. Хүнхэр яахав те? Гэрийн ажилд сайн, эрийн ажилдаа ч сайн. Дэмэл 2 хүүхдээсээ аврал нэхэвч өнөөдүүл нь эхийнхээ ятгалганд хэдийнэ орж эцгийгээ ад шоо үзэж нэмж зандрахаас наагур харцна. За та нуруу намхан төрсөн гайтай зүйл гэж охин нь аавыгаа зүхэж байхыг сонсов. Хүүн ямар ч үед өөрийгөө бас эцгийгээ буруутгаж ээжтэйгээ хамжин үгийн ташуур өгдөг болжээ. Сумын төвд Дуунягийн аав ээж ихээр тэд голдуу байцгаана. Гинтхэн нэг л өдөр ийм болсон хэрэг биш л дээ. Цаг цагаар цаашилсан хүний амраг санаа буруулахдаа араатан болдгийн жишээ. Шүн бүрс сарны гэгээтэд хуйвал урдын адил эрхлэлт нь нилуурах мөртлөө өглөө босоод л Дуунягийн ааш цан нь хувирч төмпөн саваа өшөгчөн тогоо шанагны хэрүүл хийхийг яана. Хүнхэр аяг цайгаа хам уучхад л хонируугаа яарна. Хээр хөвтөж байхын түүнд амар байв. Айлхан амраг нааша татаж ухаарах байх гэж их горидлоо. Айдар буудар ийм зүйлийг дагаад л гарна гэж сэтгэлээ чангална. Юуг нь дутуулдуулж, алийг нь орхигдуулаад байгаагаа ч хүнхэр ойлгохгүй. Хэдэн жил тэссээр сүлдө бүрч бүтлгүүтэй дэрвэ. Юутай ч 2 хүүхдийн түрүү чинь 16 хүрчээ. Том хүн оюутан болж хотод суухаар яв. Дууня хүргэж өгöd ирнэ гэсээр тэр намар хамт явлаа. Баг охин сумын сургуульд сурахаар хадмуудыг зөрөв. Хөдөөгийн амьдрал нэг л ийм юм хойно. Хүнхэр ээрэм талд хідэн малаа адгуулан араадаж хоцорвоо. Намрын шаргал талаас торолцох бараа нэхэн нулимс зэрэглээ хоёрон ялгаж чадалгүй суусан өдрүүд тойгоон алдав. Эхэн сард явсан эхнэр дунд сар шувталтал ирсэнгүй. Эр хүн эцсээ хүртэл төвчхийг хүнхэр үзүүллээ. Заримдаа хар дарахтаа Дуунягаан хүний өвөрт холбирч байгаагаар зүудлэнэ. Зүн сон үнэн байдгийг тэрээр мэдэх биш. Өөрийгөө буруу ташаа бодж байна гэж зэмлээд л хоньмалдаа шогшуулна. Халдаа жанжуулсан гоожуурын цэрэг шиг нормайж өнгө зүсэн алдан турж цээд жир биш болвоо. Халамжгүй газар хинч хэцүүдэн чиг. Ороо ядарсаар ирэхэд яндангийн хонгоо эсгэрэн цэл хүйтэнгэр угтана. Хүнжил дээрээ хураагаагүй гарсаар хэдэн ч өдөр болов доо. Үчийн гиланаар гадагшаа гарч үлийн салхи сар шиг бөвийч суснаа шүүр салтаад босно. Уурандаа шээзгийн арга бөмбөг шиг өшгөлчхөөд хаалгаа дэлгэн гэртээ орох. Уйлган намар түүнийг байж ядтал түгшээж байлаа. Анхны цас хилмаалж хүйтний эрч чангарав. Энэ айлд хийх бүтээх ажил болгон нуран унжээ. Ганц нэг дээвэр туур худалдан авч дулаалж давхарлаа гэж ярьсан зүйл талаар болов. Ямар ч тач эр хүн гэсэндээ үлжөөндөө буугаад авлаа. Оёж шидэх угааж цэвэрлэх ажил ууланд мартагдэжээ. Цас орсон сэрүүн намраар салхицсан тэмээ шиг амаа ангааж зогсоод алсын бараа ширтгэн заримдаа яандаа гэмээр. Нилээн дор орж туйлдажээ. Нэг өдөр Дууня их л яарвхан айхаа ухаа ирлээ. Омгорхог олон зантай авгаан нөхрөө санах байтугай гэрт байгаа өөрийн гих юмсаа аваад бушуу буцахаар ирснийг мэдээд хүнхэр золтойл заяана эрсэдсэнгүй. Олон хоног итгэж хүлээсэн сэтгэл нь өөрийн ирэхгүй өмөрч бүжин нулимсаар ингэрээ норгон 2 хөлнөөс нь тэврэн аваад зүгтлээ. Хоймор хуйлан ноцолдож ноололдож дээр доороо орон тэмцэлдэв. Эхнэр нь явна гэж дайрч нөхөр нь явуулахгүй гэж гуйж хүнийг ёсондоо амьдралын эцсийн тэмцэл энэ дөрөнлөө. Хотоос ирсэн машины жолооч дууд тохио хангинуулж гэр тодрох ширүүн тэмцлийг зогсоохоор өвдөр шагалзав. Хөвсөргөн зантай авгаан хормой хотоо янзлан ухсхийн босоод гараас нь мултран гархин зүйлтэй аргшин болгов. Өрөөсөн аймгаа ширдэг дээрээс аваад цүнхээ угц татан аргашаа авахарлаа. Хүнхэр 4 хөлөлсөн чигээрээ дөхөж очоод өлмийг нь үнсэх шахан мөргөв гэж гуйв. Дууня хурч сандрахта орон дээр суугаад аллаа гэж байдгаараа хашгирчээ. Хот газраас хөлсөлж ирсэн залуухан жолооч хаалгаар орж ирэхэд Дууня 2 хөлөө өргөн байдгаараа алцаагаад нүрээ даран чарлалаа. Том цүнхтэйгэн залуу хархууд өгөөд нөхрийнхөө нүүр рүү нулимчхаад гэрээс гарав.
Элений баас шиг хөстэй шүлс хөөрхий хүнхрийн нүүрэнд бууж 20 жил амраглаж явсан шагнал болон хоцорчээ. Дөнья бол яахыгаа мэдэн чиг. Яд жил сүүлийн хэдэн жил зоргоороо байж хот газарт гой сайхнаа үзүүлэн гунхаж явахыг илүүдзв. Торд чухал тормойх төдөөгүй хүрээ олны дунд дээгүрт ирэмблэгдэхэр сайхан бүсгүй гэдгээ тэрээр мэдэн чиг. Хоёр хүүхэд нь тэргүү болсон энэ амьдралыг хөнтөхөд төдий сүдтэй биш гэж бодоод харамссангүй. Харин хүнхэр өвөлжөөний бууцанд гээгдсэн шагаа шиг хаягдаад хүний зэргээс гарчээ. Дэнтэй, дунтай арга цааш хэдэн сарыг өнгөрөөн. Охин нь сургуулаа тараад гэртээ ирсэнгүй. Хотод амарна гэж явчихсан байлаа. Хүний зовлон өдрөөр бус цагаар хэмжигдэж амнаас өнөө маргаашгүй болсон мэт санагдана. Худгаас ховоо татаж зогсохдоо толгоогоороо унчихмаар санагдавч зон олноо ботхоор тийм нүгэл үлдээд ч яах билээ гэж өөрийгөө архишин таджээ. Дуут хайрхны өөр билэр хон малаан тууж хаваржаа сэлгэн нүхтэй хаднаас нисээд өгчхий гэж бодсон боловч догшин хайрхныг галзууруулчихвал адаглаад л шуурга туйран салахгүй гэж имэв. Энэ удаа бас өөрийгөө архишин татв. Өндрөөс урууга чиглэсэн бүхэнд үхмийн гэсэн бодол дагаастай. Адуу малаан орхиод хотод очивч архишаачгүй, урагшаачгүй хоосорч алингаа алдан баларна гэж байна. Заримдаа дууныгаа эргээд ирдэг юм биш байгаа даа гэж бодоод өөрийгөө яврах. Амьдралын хүрд ээр үл шиг эргэсээр нэгэнт 3 жил болжээ. Энэ хугацаанд хүүгийнхаа барааг нэг л харсан. Охинтойгоо сум дээр очиж нилээн хэд уулзсан боловч хотод сурна гэд явчихв. Хадмууд нь халгаасангүй. Жил бүрийн намар хот руу идэж явуулсан дууныагаас 3 захиа ирсэн. Энэ хүний хувьд ийм л сонинтой. Гэхдээ энэ айл эргэж босоогүйч элгээрээ газар хэвтсэнгүй. Азар хэдэн жил дэлгэр зунтай байв. Зуд турхан дайрсангүй, сэтгэл гундуухан хүүхэр өдрийн шогшоонд бодолтойгоо хансаж, зээмэг зэрэглээ тэмтчин байн шүүр салдаж суунаа хөөрхий. Гангар шаазан хагарсан болвол эвлэнэ гэдэг үгүй дээ. Галтай хайр хөрсөн болвол эргэнэ гэдэг үгүй дээ гихчээр хүний урманд бүлээнгүй байсаар нэлээд хэдэн жил өнгөрлөө. Уурганы үзүүрт өлгөөтэй явдаг хөнгөн итгэл нь хэдийнэ гээгдэж, усан зэрэглэнээс нэхэн хардаг горилог нь өөрт шурглав. Одоо хүнхэр хэнийгээ гих билээ. Юугаач харуулдах вэ? Ганцаараа дасч сурав. Сэтгэлээ тэрлэгний хормоо шиг хөвсүл зүйлхээч болжээ. Харин дуу тууландаа залбирч сүү идэний дээж өргөхөө ямар ч эмэгтэй хүнээс дутхгүй. Алтан нарны доор аманда ямар нэгэн шивнэж зогсох нь сонсогдохгүй ч хэн ч түүнийг сонирхохгүй. Заримдаа толгодын оройд гарч хэрэгсөрөн чулуу шиг торойн зогсохдоо дуут хайрхнаасаа мөнөөхөө л гуйж байгаа мэт сүжгэлдэг байлаа. Нэг өдөр тогтсон журмаараа бэлчээр сууж байтал алсаас нэгэн бараан зүйл торлцсон гарч ирлээ. Мэдээж дөөнян биш. Хүүхдүүд нь байж магад эрх биш аавыгаан эргэн тойрч шүлний ганц нэг хон мал авч явах нь зүй шүү дээ. Ил сайраг дайруулан явсан нэг том тэрэг ахтай агил газрын сэрүүн дэнж дээр ирээд зогслоо. Ганц эмэгтэй хүн буусан нь дууня биш. Хүүхдүүд нь чалга. Аймаг хотын тээвэрт явдаг баазын жолооч замдаа таарад ангаж хатхаа шахжээ. Шатхуун дууссан ч арай хийж хүнхрийг олж ирсэн нь энэ байлаа. Эрэмэг баймаж эмэгтэй жолооч хуруун цухойсон хар бэлигээ суглан газар шидээд машин доогороо тонголзон харлаа. Бөг шогшуулан ирж байгаа хижээл насны ирийг хүлээнгээ машиныхаа сүдэрт хөлөөж инсв. Хоёул минь тусаа мэдлцэн хэрэг зорилгоо ярилцлаа. Хүнхэр дуу алдан "Гүй та мөн зоригтой хүнээ. Эзгүүхээр ээрэм талд ганц бие бүсгүй. Ингээд явж байдаг нь. Аргагүй л зоригтой хүн байна" гэж магтаж зэмлэхийг ослуулан хэлв. Нүдэндээ далдын гүнхтэй сайн хэрийг хараад өнөөх эмэгтэй. Таны хилдэгч үнэн шүү. Би хачин хүн байгаа юм. Зүрүүд мунхгийгаа өнөө хүртэл өөрөөсөө л түлхэж чадаагүй. Олон жил тээвэр хийлээ. Заримдаа говийн зулман хуруут болох шахна. Хангаа руу тээвэр авах дургүй. Тал руу л зүглэнэ. Машинаа явуулчаад унтаад өгөхөд нэлээд газар хороосон байдаг юм. Гэд тас хөхрөв. Хүнхэр жигтэйхэн гайхаж харснаа. За арай үгүй байлгүй дээ. Говьгээд ширээний тавцсан биш шүү дээ гэлээ. Олон ирчүүтэй хал гэж цалиглж явсан сүрхий эмэгтэй босож сунаагаад "За танайд очиж тас гэдрэгээ хараад унтаад өгье. Сүхэд далайт л үхэр амар гэдэг дээ.
намайг говьд өгчихсэн байна гэхэд байгууллага ядаж машин арж авах байлгүй гэхэд хүнхэр даган босоод би гэр рүүгээ замчлаад өгье. Замчлах юмгүй. Хөрөөний шүчиг цувраа дөрвөн хадны их зурдах хүнхтэрсний захтал ганц хэр байгаа гэлээ. Эмэгтэй кабин руугаа хадны ирвс шиг өсрөн орсноо ууц савтай юм авч гутал өмдөө нэмэглэн ширэн углааш хөлдөө углаа. Хөдлөх бүрийн эр хүн шиг таахалцхаагаад хүнхрээс намхан биетэй аятайхан эмэгтэй байлаа. Халимгүсээ гараараа гөрж том толондоо өөрийгөө харснаа хатж омголцсон уруулаа шилэмдэн газарт дэвхрэн буулаа. Хоёр гараа халаасандаа хийх гэснээ болоод дэрвгэр том малгайгаа цүнхнээсээ гаргаж ирээд толгой дээрээ тавив. Хүнхэр морио хөдөлж хажуудан зогсоод та мориор явчих. Би хоноо эргүүлээд араас чинь очиё гэлээ. Халамжтай тус жирийг сайхан эмэгтэй шүүгдэн харснаа. За тэгье. Элсэнд бүх зарагшаа хоцроод урагшаа явдаггүй юм. Харин хоньны хэр маань номхон бистэй гэж асуулаа. Морин халгаанаас заримдаа үрэгдэг өөр явдалгүй адуудаа гэвэ. Хүнхэр хоньны зах руу гүйж эмэгтэй гэрийн зүг шогшуулв. Бас чиг адуу малын захтай хүн бололтой. Морио давирангаа ташуурдаад хэвнэг шогшуулан одов. Халууцж ядарсан хүнхэр хөлсөө шударсаар гэртээ ирвэл эмэгтэй гэрийн хойморт эгмаггүй унтаж байв. Хүнхэр хоол хийж цайж ханлаа. Жолооч бүсгүй хойморын орноос нэг гудас суулан аваад ханын шир дагуулan дэлгэжээ. Өөрийнхөө цүнхнээс дэвсгэрээ гаргаж дэвсээд хүнжлийн даавуугаа нөмрөн унтсан байлаа. Унтаж явахдаа даавуугаа хөлдөө ороож гуй өгцгөө ил гарган хөрвөөхөн дэндүү ирээ цээргүй гэмээр боловч хараад баймаар хачин ийдүүтэй амтан аж. Ягаан өнгийн дотоож нэрвэхийн зурагтай байхаар нь хүнхэр барамчин гэд золт ойлинэ ч гисэнгүй. Орой бүрий болоход эмэгтэй сэрснээ хөлийнхөө хурууг сарвайтал сунаагаад нүцгэн гуйн дээр нэмгэн даавуугаа тоглоо. Хүнхэр дотроо ёх гэж ашгүй гуйхасаа халахлавчиг гэж бодсноо. Та хоол ид гэлээ. Эмэгтэй цай угаад борцтой хоол идлээ. Гэр тоторхыг тойруулан харснаа жаастай зураг сонирхон үзв. Хоолны халбгаараа Дунягийн зургийг яг хамар руу тоншоод энэ хэн бэ гэлээ. Хүнхэр жаасны шил рүү тоншдог хүндлэхгүй гэмээр бүдүүлэг эмэгтэй гайхан харснаа. Эхнэр минь юм аа. Одоо хотод суудаг гэж суулхан дуугаар хэлв. Эмэгтэй лавлан хин гэдэг нэртэй хүн бэ? Хаа нэгэн газар харсан шиг санагдаад байна. Гэхэд хүнхэр мөнөөхөл сул дуугаараа Дуня гэдэг юм аа. Хоёр хүүхдийн маань ээжилтэй гэв. Жолооч эмэгтэй толгой дохиод сандал дээр суув. Ор налангаа хоошоо гидийгээд салаад хэдэн жил болж байгаа юм гэж асуулаа. Хүнхэр би гэдэг хүн 3 жил ганцаараа л хүлээж байна гэв. Жолооч эгмаггүй хөхрөөд хүлээ хээ. 3 жилийн дараа эргэн ирдэг авгаа гэж хаа байсан юм. Өдийд хүнтэй суугаа биз гэж уучлах мэт асуув. Хүнхэр нэг юм хэлэх гэснээ амаа хамхин өнгөрөөлөө. Эрх хүш хүний хань юм чин замын нэгэн жолоочод муулж суултай нэвштэй гэж боджээ. Машина авах гэсэн бааз байгууллагын эрэлгүү дөрөв хонлоо. Өдийд хээр осолтоо цуйд болсон гэж санаад бөөнөрөө нэхэл дагал болж ирмээрсэн. Машина байг гэхэд хүний алтан амь чухал босов. Хүнхэр гайхаад та одоо хизүүдлээ. Морь унаад сум руу гэхэд жолооч эмэгтэй тээс өөр юм ярьлаа. Тэрээр хуйлаа нэг гэрт 4 хонлоо шүү дээ. Гэмгүй сайхан танилцъя. Намайг Болжмор гэдэг. Аав ээж маань багад минь хөөртөд Болжмор шувууны нэр өгсөн юм. Эцэгийнхэн хайрлсан алдар шүү дээ. Тэгээд ч Болжмор хүнд ч гэмгүй шүү гэхэн тэр. Болжмор намайг хүнхэр гэдэг. Хүнхрийн өвлжөөнд төрсөн юм гинлээ. Аав ээж минь бас л хинэггүй шүү. Өвлжөөний нэрээр гэхдээ сайхан бууцтай өвлжөө би гэлээ. Болжмор тэр орой жигтэйхэн саймшраад зан ааш нь аядуу зөөлөн байлаа. Тэр бүхэл хүнхрийн сайрцсан үсрэг гарнаас хэд хөдөн удаа барилан баахан догдлох мэт сэтгэгдэл төрүүлв. Нэгэнт говийн хязгаар эл зэлүүд газар эрэм хоёр хуйлахна 4 хонсон гэхэд арайч доож өгөө юм шүү гэх адын бодол хүнхрийн толгойд харван орж ирлээ.
Эрш шүүн зантай Болжмор жигтэйхэн эмэгтэйлэг болж ирсэнд нь баярлаад лонхтойгоос 2 дүүргээд тонгойлгон таджээ. Нэг мэтгэд хоёул нээгэрон дотор өнөөх нэмгэн дааван дотор тэврэлдэн хэвтэж байв. Болжмор дууныгаас намхан бөгөөд хүнхэрт хэмжээ дамжаа яг таарсан мэт аятайхан санагдлаа. Олон жил хагсуу манад төөрсөн эр бие нь өөрийгөө саяолж жаргал цэнгэлд омбов. Болжмор дуу алдан үнсээд чи чинь ёстой жинхэнэ эр хүн байна шүү дээ. Миний нөхөр сайхнаас цаашгүй гэв. Хүнхэр гэнт цочоод чи чинь нөхөртэй юм уу гэв. Болжмор хүнхрийн уруул дээр шунаглан үнсээд хөөхөн ч юм аа да. Өдийн насандаа хүүхэд чиг гинэн бас цагаахан гиснээ дээрээ бөөгнүүлэн өндөрсгөөд тоон руу ширтлээ. Нүдээ сүүмэлгэж ирээд л хуучин дурсамжаа хүлгэх мэт айдуухнаар ярив. Би нөхөртэй хүн явлаа. Амьдралын төлөө тэмцэж яваад нөхөртөө хаягдсан эмэгтэй. Ганц охин маань хадам ээж төр өссөн. Бид хоёрыг хэрэгсдэхгүй юм оо гэлээ. Хүнхэр ийм иранаас бэргэн аргашаан ухарч ширээний хөл рүү чавхтав. Болжмор хүнхрийн нүсгэн биеийг өөртөө татаж өмнөөс нь шахаад хөлөө бэлхүүсээр нь дагуулan ороолоо. Хүнхэр ахиж аргашаа ухарч чадсангүй. Болжмор хуруугаараа хүнхрийн хамрыг навтайлган зөөлхөн гихчин дараад үннийг хэлэхэд олон жил ганцаараа тун хэцүү явж ирлээ. Эр хүн гэж ийм сайхан байдгийг ч мартах шахсан байна. Чи ямар өрөөлтэй ирвэ гэв. Хүнхэрт хэлэх үг олдсонгүй. Хоёул бие тэврэн хөвтөж байгаа зөөрмөлжээ. Гэрийн хаалга дэлгээтэй хонсон болохоор сэр салхи хүлээх сонсогдно. Хөмрөөтэй арагдор орсон голоо жиргих хачин дуугаар шаригнана. Би чамд таалагдах болов уу гэх Болжморын дуунаар хүнхэр цочоод лагаа асаалаа. Бүсгүй өөр рүүгээ эргүүлэн нүүргэн ширтэн харлаа. Хэсэг гарснаа би чамд таалагдах болов уу гэж мөрөнд зөрүүлэн асуужээ. Амьдралын хүрд ээрүүл шиг эргэсээр дахин 3 жил өнгөрчээ. Болжмор тээврийн тэргээ хөвчлэн аваад өөртөө өмчгөх жаалжуул юм аачаад дуутуулын өвөрт ирсэн билээ. Хүнхэр баяр хөөр болон өгцсөн. Ингэж тэд танилснаас хойш 3 жил дахин өнгөрлөө. Хүүхдүүдтэй мөнгө төгрөг шилжүүлж махшул явуулсан шиг амьдрал анайл эргэнэ. Нүүн гэвэл унаа бэлэн, хайрлна гэвэл хань бэлэн, жаргана гэвэл хайр бэлэн. Зовж явсан жилүүд хойно мартагдсан билээ. Нууцгүй хэлэхэд үхнэ гэж бодсон тэр өдрүүдээ бодоход хүнхэр одоо жаргажээ. Болжмор шиг халамжтай бүсгүй олоод иргэвэл энэ говьд байтугай баруун зүүнээрч байхгүй гэж эрдэж бодно. Болжмор бол хүнхрийг хөөхөд шиг бөөцөлж их шиг халамжлана. Хүнхэр махалж зузаараад биерхүү өндөр болсон байлаа. Шимтэй хайр шингүүртэй амьдрал эр хүний зэгсний бодон шиг бондойлгодог ажээ. Гурилаа зуур, хоолоо хий, тараг бүр гэж аргадаг байсан дууныгаа хаяа санаж тэр хачин амьдралаа гонин бодно. Харин дэндүү дарамттай байжээ. Гэхдээ би ийм амьдралын сайхныг үзээгүй болохоор тийм амьдралын хэцүүг тэсэж байж тээ гэж харьцуулан бодоод шүүрс алдна. Жолооч ихнэр амар канига хот газар үзүүлж хантал зугаацуулна гэлээ. Ингээд намар хоёул хөдлөв. Дэнж толгоогоо бүргсэн адуу малаан сайхалтын залуучуудад сахиж үлдээгээд өглөө эртлэн гарчээ. Болжмор салхивчлээ нээгээд цэрүүн агаар сэнгэнтэл оруулсан байлаа. Задгаа өргсөн усан наадмын туг шиг намарч амандаа дуу аялан явах нь хайлан уярмаар. Хүнхэр Болжморын хазар дээр үнсээд урагшаа харан суулаа. Говь талын урт жиргэр зам нарийсах бүрий Болжмор хөнгөн араагаа солон хурдаа тааруулан сүнгнөөлөх нь үнэхээр эд багтай. Тэд хотод ирээд 2 хоног зугаалав. Болжмор ахийнхаа хашаанд машинаа тавиад нөхрөө дагуулan хотын төв рүү орж ирлээ. Хүнхэрд юм бүхэн сонирн байв. Хоёулаа цэнгэний газарт тухлан шараа аргууж, хөгжмийн аянд бүжиглэв. Тансаг буудал хөлслөн орж улаан дарс шимэн ууцгав. Болжмор хүнхрийг хантал жаргаагаад өргөн орон дээр тэгнэн унжээ. Өглөө нэг сонин юм дуулгаж Болжмор өөрийн түүхээ дэлгэн ярьлаа. Хүнхэр бүхнийг сонсоод ухсах юм босов. Чи чинь ямар хачин сэтгэхүйтэй хүн бэ? Анхнаасаа үннээ хэлэхээ яасан юм гэлээ. Болжмор орны ирмэгдэр хөлөө зөрүүлэн сууснаа. Тухайн үедээ хэлж чадаагүй юм аа. Гэхдээ би амлсандаа хүрсэн биз дээ. Цаашдаас ч чамаасаа урахгүй гэлээ.
Хүүхэр цонхоор ширтэнгээ моддын навчийг тоолох мэт удаан бодлогошров. Тэрээр орон дээр ирж суугаад би ч чамаас уруухгүй. Гол нь энэ зүйл үнэн юм уу гэв Болжмор. Үнэн. Чи Дуунягийн захиан дээр бичснийг уншаагүй юм уу гэлээ. Хүүхэр юуг нь гэж гайхав. Автобазын нэгтлэнтэй суусан хүү төрүүлсэн гэд бичсэн байсан биз дээ. Гэхэд тийм ээ. Дуунягийн хүүтэй болсныг нь чамд хэлэх гэснээ нуугаад тэр үедээ орхисон. Харин чи захиаг хэдийнэ уншсан байжээ гэв. Болжмор уншилгүй яахав. Үнэнд чинь байсан биз дээ гэд инээлээ. Хүүхэр толгой сэгсрээд тэгээд автобазын нэгтлэн чиний нөхөр байсан юм уу гэв. Болжмор толгой дохиод тийм ээ. Би Дууняг гэрээсээ хөөж үтсэн. Манай гэрт ороод суусан байсан. Дууня намайг бодвол уулын согоо шиг сайхан хүүхэн байсан л да. Нөхөр маань ч бас сайхан залуу байлаа. Хуйлаа бисээ хормын зур болоод л салахын аргагүй болчихсон аж гэлээ. Хүүхэр толгой сэгсрээд аттай энэ хорвоод алагтай цогтой юм яасан ч хэмбтэ гэж халаглан шогшров. Болжмор яриагаа үргэлжлүүлэн би чамайг их нэртэй хаягдаад говьд ганцаараа үлдсэн гэдгийг хүнээс дуулсан. Нөхөр бид хоёр нэг баазд ажилладаг байсан учраас хов живээс өксүүлээд янз бүрийн мэдээ ихэрнэ. Хуйвал тусдаа салсан боловч ажил дээрээ тааралдана. Нэг өдөр гинт би бодлоо. Бодож байснаа нөхөртөө орж хэлв. Би явлаа. Энэ цэнхэр гучиг надад хувчлаад өг. Өөр чамаас би юу ч авахгүй гэдэл гарсан. Гэрээсээ аар саархан хувцс хунар ганц нэг авдар сав авч ахийнхаа амбаарт хураагаад говь руу гарсан да гэлээ. Хүүхөр бүрч гайхав. Хэн рүү гэв. Болжмор хүүхрийн хүзүүгээр тэрэн духан дээр нүсээд чам руу л байхгүй юу. Чамтай уулзаж, зовлон жаргалан хуваалцаж, үгүй ядаж л эхнэрийн чинь талаар ярьж өгье гэж бодсон юм гэлээ. Хүүхэр энийгэд эд маань 3 жил ямар ч сурггүй болсонсон гэв. Болжмор их л догтлсон байдалтай. Чи сэтгэл зүйтэй сайн хүн байсан. Харангуут л мэдэгдэж байлаа. Би чамайг өрөвдөн хайрлаж, сүүлдээ дурлаж, бас ханилмаар санагдсан. Хөө орондоо бүр сайхан гэдэл хүнхрийн араар чанга тэрэн нуруунд нь хацраанаалаа. Хотод ирсний хуйвал үр хүүхдүүдтэйгэн уулзав. Хүнхрийн хүү охин хоёр ажил төрөлтэй болж аюултгүй сайхан амьдарч явна. Аавыгаа адлах байтугай хүндлэн хайрладаг ухаан суужээ. Тэд аавдаа нэгэн балчир дүүгийнхаа тухай ярьлаа. Сэтгэлээс гээгдээгүй амаргаа гэж. Хүүхэр Болжмор хоёр хүн эмзэглэмээр зүйл сонсоод хуучин амаргуудтайгаа уулзахаар яаран очжээ. Дууня баазын нэгтлэн хоёрын амьдрал сайнаар иргсэнгүй. Ганц хүүтэй болсон боловч амьдрал нь цэцгэлсэнгүй. Бүрч дордсон харагдана. Хожуу төрж золгүй үлдсэн ганц хүүг нь Хүүхэр Болжмор хоёр өргөж авахар шийдэжээ. Аав дээрээч биш, ээж дээрээч биш, чамгүй зовж явсан хүүгээ Дууня аваад яв. Та хоёроос гуйж байна гэж гараа салгануулан гуйв. Хоёр хүүхэд нь том болоод бие даасан тул эргэж уулзах нь цөөн гэж ярьлаа. Хүүхэр бас нэг амандаа тэдэнтэйгээ уулзсан. Хүүхдүүд маань надтай бүр түүрхэн холбоотой л байдаг. Бас над дээр очих нь цөөн гэлээ. Дууня энэ бүхэн миний буруу. Би хүүхдүүдийнхээ сэтгэлийн сайныг хөргөж, мууг нь хөөргөж явдаг их хүн байсан юм гэв. Хүүхэр юу ч дуурсангүй. Хүүхэр Дуунягаа хараад зүрх шимшрүүлэн өрөвдөв. Залуу цагийн сайхан ч толгүй арчигдаж, марцтай хөрсөнд ганцсан улаан гоёо шиг бүхтийжээ. Нүдэнд нь гүнзгий гуниг суугаад нүүр царай нь хүрлэж харалсан байлаа. Арх тамхины их хүн үнэр ханхалж, эртний амраг Дуунян эгээтэй хүн биш болжээ. Шоо хээтэй хуучин өмдний халааснаас шалчгар хайрцагтай тамхи гаргаж ирээд омголцсон урууландаа хавчуулав. Хэдэн ч хүний мөр дамжсан гэмээр хуучин хүрмнийхээ ангирыг ухаж шүдэн завч тамхиа асаав. Тамхиа хэд дахин хүчтэй сорсноо. Одоо би санаа зовлтгүй боллоо. Хүүхэр чи санаа зовлтгүй. Бид хоёр өргөж авсан хүүгээ сайхан өсгөнө гэлээ. Морь дэл сүлтэй. Хүн дээр доортой гэдэг дээ. Хүүхэр үлдсэн бүх мөнгөө Дууняд шавхан өглөө. Тэрээр баярлан авснаа хүрмнийхээ дотор халаасанд хийв. Тэгснээ гаднаас нь дарж үзв. Мөнгөтэй болсон тул худалдан авах юм байдаг бололтой. Тэрээр яаран босжээ.
Гутлынх нь уул нь ханзарч оймсон цугалцсан харагдана. Зүгээрчгүй гараа алдлаад явж одов. Бодвол эрх зоргоороо нисэж байгаа нь тэр юм болов. Хөөхөр дөөниад хайртай явснаа. Ханилсан жилүүдээ бодоод өмөрөн уйлав. Мэдээж өрөвдөн хайрлаж голоо зулгаажээ. Болжморын нөхөр нэгтлэн ир би ганцаараа хэцүү байна. Дөөниа надад хань болохоосоо өнгөрсөн. Болжмор минь, хүүг минь өсгөж хүний зэрэгтэй болгоорой гэжээ. Зам жирэлзэн өнгөрсөөр гурвуулаа говийн цэл рүү тоос татуулан орж ирлээ. Хүнхэр чи юу хэлж чадав? Би юу ч хэлж чадсангүй гэхэд Болжмор мөрөө хавчин толгой сэгсрээд би өтөр очиж уулзахдаа хоол хийж ширээн дээр нь тавиад гарсан. Өөр хэлэх үг олдохгүй юм байна лээ гэлээ. Болжмор гунигаа сэргээх гэж гадаадын цоглог ая тавиад рүүл дээрээ гараа болбчуулан суудалтаа бүжиглэх шахуу явлаа. 5 настай хүү Болжморыг хараад хот баясан гинэ. Нар хөөхөд дуутын өрөөр ороож тэд гэртээ иржээ.